Өнөөдрийн бичлэг дээр хандлага номын гол санааг товчлон ярих болно. Хандлага номын яг их хувь нь болохоор mindset гэсэн ном байт юм байлээ. Монгол хэл дээр хандлага гэж орчуулагдсан. Тэгэд энэ номыг унших талимдаа mindset гэдэг үгийг бид нэр өдөр тутамдаа маш их ашигладаг ч гэсэн энэ үг нь яг юу гэсэн утгатай юм бэ гэдгийг толь бичгнээс хайж үзлээ. Тэгсэн чинь ингэсэн утгатай байна. Mindset гэдэг нь тухайн хүний зан төлөв шийдвэрт нөлөөлдөг дотоод итгэл үнэмшил хандлага юм. За мөн өөр нэг тайлбар дээр нь болохоор ертөнцийг үзэх үзэл буюу ертөнцийг хэрхэн ойлгож хүлээж авч байгаа байдлыг mindset гинэ гэсэн байна. Тэгэхээр mindset гэдэг бол ерөөсөө одоо нэг зүйлийн талаар одоо номын талаар ч байж болно тийм. Номын талаар бид номыг харах өнцөг, номонд хандах хандлага, номын талаарх бидний дотоод итгэл үнэмшил хүн болгоных өөр байдаг. Тэгээд бидний номонд одоо хандах хандлага болвол тэр итгэл үнэмшил дээрээ үндэслээд хүн болгоных өөрөөр илэрч идэг. Тэгэхээр ерөөсөө бидний үг үйлдэл болвол альва нэг зүйлийг юу гэж итгэж, юу гэж боддгийг тэр дотоод итгэл үнэмшилтэй захирагддаг гэж хэлж болно шүү дээ, тийм. Тэгээ энэхүү номон дээр болохоор хүний авьяас чадварын талаарх хоёр өөр итгэл үнэмшлийн талаар гардаг. Хүний авьяас чадварыг та юу гэж итгэж үнэмшдэг вэ гэдгээс шалтгаалаад амьдралын чинь бүх талд маш гүн гүнзгий нөлөөлөх боломжтой гэдгийг маш олон туршилтаар батлаж бичсэн байлээ. Гэтэ аз болоход энэ итгэл үнэмшил ямыг харах өнцөг гэдэг бол өөрчлөгдөж болдсон шүү дээ, тий. Төрхөөсөө л бид харах өнцөг одоо үзэх үзэл маань бол ингээд тогтцсон төрдгөө харин хүүхэд наснд маань аав ээж маань ч юм уу одоо багш маань ч юм уу юу гэж хэлсэн бэ гэдгээс шалтгаалаад тэрнийг бид нэр үнэн гэж итгээд тархиндаа кодолцсон. Тэгээд тэр кодынхаа дагуу өдөр тутамдаа сонголт хийгээ яваад ин гэсэн үг шүү дээ, тий. Тийм учраас өнөөдрийн бичлэг дээр энэ авьяас чадварын талаарх хоёр өөр итгэл үнэмшлийн талаар энэ хоёр өөр итгэл үнэмшил нь бидний амьдралын талбар бүрт хэрхэн нөлөөлдөг. За мөн дээрэс нь энийгээ өөртөө ашигтайгаар хэрхэн өөрчлөх вэ талаар өнөөдрийн бичлэг дээр ярих болно. За ингээд шууд номынхон гол санаалаа оръё. За хүний авьяас чадварын талаарх хоёр өөр итгэл үнэмшлийн нэг нь болохоор хэвшмэл сэтгэлгээ. Энэ хэвшмэл сэтгэлгээ нь хүний авьяас чадвар төрөлхийн бөгөөд өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. А нөгөөх нь болохоор өсөг сэтгэлгээ. Өсөг сэтгэлгээ нь хүний авьяас чадварыг хичээл зүтгэлээр хөгжүүлж болно гэж итгэдэг. Тэгэхээр нэг нь бол одоо хэвшмэл сэтгэлгээ бол авьяас чадвар бол төрөлхийх, а нөгөө өсөг сэтгэлгээ нь бол хүний авьяас чадварыг бол хичээл зүтгэлээр дамжуулаад хөгжүүлж болно гэж итгэдэг гэсэн. Тэгэхээр ингээд бодохоор та ямар сэтгэлгээтэй вэ гэдээ асуух юм бол бараг 100-ны бараг 90% те би бол өсөг сэтгэлгээтэй хичээл зүтгэлээр бид нэр авьяас чадварыг хөгжүүлж болно гэж хариулж магадгүй. Гэхдээ энэ одоо та яг ямар сэтгэлгээтэй вэ гэдгийг бол ингээд асуугаад мэдэх боломжгүй. Энийг бол юмд хандах хандлагаар нь хариу үйлдэлээр нь дамжуулаад яг ямар сэтгэлгээтэй дотроо яг юу гэж итгэж үнэмшдэг хүн бэ гэдгийг мэдэх боломжтой юм байлээ. За жишээ нь нэгт бол шүүмжлэлтээр маш сайн илэрдэг. Ялгаа нь бол таныг хэн нэгэн хүн шүүмжиллээ гэж бодъё л да тий. Тэгхийн бол одоо хэвшмэл сэтгэлгээтэй тий хүний авьяас чадвар өөрчлөгддөггүй. Миний одоо энэ яг байгаа байдал бол ерөөсөө төрөлхийн хоо миний байгаа чадвар бол төрөлхийх гэж итгэж байгаа хүн бол шүүмжлэлийг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр шүүмжлэлийг бол шууд дайралт гэж хүлээж авдаг. Яагаад гэвэл тэр хүн итгэл үнэмшил нь би өөрчлөгдөх боломжгүй. Би угаасаа эхлээс төрөлтөл ингэж төрсөн. Миний авьяас чадвар байгаа л энэ төрөлхийх гэж итгэдэг байтал хин нэгэн намайг шүүмжлэх юм бол миний оршихуй руу дайрж ин гэсэн үг шүү дээ. Би өөрөө зүгээр байгаа л таалагдахгүй гэсэн үг. Яагаад гэвэл би өөрчлөгдөх боломжгүй шүү дээ. Тийм байтал намайг шүүмжлээд ин гэдэг чинь би өөрөө таалагдахгүй байгаа юм байна. Надад дургүй байна гэж шууд дайралт болгож хүлээж авдаг. Харин эцэгээрээ өсөг сэтгэлгээтэй. Миний яг одоо байгаа байдлыг би өөрчилж болно. Алдаа малдаа байгаа бол дутагдал байгаа бол би тэрийг засаж болно гэж итгэдэг итгэл үнэмшилтэй хүн бол шүүмжлэлийг бол эергээр хүлээж авдаг. Яагаад гэвэл миний нэг юм таалагдахгүй байна гэдээ намайг шүүмжиллээ. Гэхдээ энийг чинь би өөрчилж болно шүү дээ. Тэгтэл би өөрчилж болох юм чинь өөрчилж болох байтал миний ямар нэгэн сул талыг хийж өгнө гэдэг чинь талархууштай зүйл шүү дээ. Тийм учраас өсөг сэтгэлгээтэй хүн бол шүүмжлэлийг талархууштай хүлээж авдаг. Тэгэхээр ингээд хариу үйлдэлээс нь хамаарат тэр хүн дотроо яг ямар итгэл үнэмшилтэй вэ гэдгийг мэдэх боломжтой. Мөн алдаа гаргасны дараа хандах хандлага ч гэсэн шал өөрөдөг. Жишээ нь хэвшмэл сэтгэлгээтэй буюу одоо өөрчлөгдөхгүй авьяас чадвар бол төрөлхийх гэж үздэг хүмүүс алдаа гаргах юм бол юу гэсэн үг вэ гэхээр шууд л одоо тэнэг чадваргүй мулгуу амьтан болно гэсэн. Яг гэвэл одоо миний байгаа байдал чинь төрөлхийх бас ирээдүйд ч гэсэн өөрчлөгдөхгүй гэж итгэдэг байтал алдаа гэдэг бол шууд л өөрийг нь чадваргүй гэдгийг батлах зүйл учраас одоо хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс л алдаа гарахаас маш их айж идэг. За мөн дээрэс нь алдаа гарахаас айдгийнхаа хажуугаар бас өөрийгөө батлах гэж хичээж идэг. Би бол ухаантай, чадвартай гэж харагдахыг хичээж идэг. Харин эсрэгээрээ одоо өсөг сэтгэлгээтэй хүмүүс бол алдаа гарахаас айдгүй. Яг гэвэл өсөг сэтгэлгээтэй буюу миний авьяас чадвар ирээдүйд хөгжих боломжтой. Би хичээл зүтгэл гарах юм бол хөгжүүлж чадна гэж итгэдэг учраас алдаа гаргана гэдэг нь ерөөсөө би отоохондоо чадахгүй байна, сайн сураагүй байна, буруу сурцсан байна ч юм уу те. Эсвэл энэ удаа би анхаарлаа төвлөрүүлсэнгүй ч юм уу. Ерөөсөө алдаа гэдэг бол засаж болох зүйл.
би ирээдүйд илүү сайн сураад ирээдүйд алдаа гарахгүй байж болно гэж итгэж байгаа учраас өсөх сэтгэл хөдлөлтэй хүмүүс бол алдаанаас айдаггүй. За дээрэс нь өсөх сэтгэл хөдлөлтэй хүмүүс бас өөрийгөө бусдад батлаж харуулах шаардлага арай бага байж идэг. Мэдээж өсөх сэтгэл хөдлөлтэй ч гэсэн хүмүүс мундаг сайхан харагдахыг хүснэ. Гэхдээ энэ хүмүүс бол одоо би мундаг сайн ч юм уу сул талаа нуух шаардлага. Яг гэвэл одоо чадахгүй байгаа ч гэсэн одоохондоо л чадахгүй ирээдүйд энийг өөрчилж болох юм чинь гээд ирээд одоо алдаанаас айдаггүй бас дээрэс нь одоо өөрийгөө батлах тийм хэрэгцээ бага байж идэг. Тэгээ энэ хоёр сэтгэлийн маань ингээд шал өөр үр дагавруудыг бий болгож штэ тий. Одоо нэг нь бол алдаа гарахаас айхгүй учраас шинэ юм туршина гэсэн үг. Нэг нь бол алдаа гарахаас айх учраас өөрийнх нь сул талыг харуулах зүйлсээс бол зүхтаана гэсэн үг штэ тий. Ингээд шал өөр үйлслүүдийг бий болгоод байгаа. Энэ сэтгэлгээ маань ер нь яаж бий болдог вэ гэхээр энэ бол төрөлхийнх биш байгаа. Намын зохиолч маань бол бичсэн байлээ. Хүн болвол ингээд нэраа хүмүүсийг ажиглаад үсэх юм бол хүн гэдэг амьтан бол байглаасаа төрөлхийн ерөөсөө бүгдээрээ өсөх сэтгэлгээтэй байдаг. Нэраа хүмүүсийг ажиглаад үсэх юм бол нэраа хүмүүс би алхаж чадах болов уу, чадахгүй болов уу, би төрөлхий алхах авьяастай юм болов уу, эсвэл би хичээл зүтгэл гаргасны хүчин дээр алхаж сурах юм болов уу гэж огт боддоггүй. Бүгдээрээ л алхаж сурах гэж тэмүүлдэг, бүгдээрээ л ярих гэж тэмүүлдэг, бүгдээрээ л эргэн тойрноо хараад ямар нэгэн зүйлийг сурах гэж тэмүүлдэг буюу хүн гэдэг амьтан бол ерөөсөө төрөлхийн өсөх сэтгэлгээтэй байдаг. Гэхдээ яагаад насанд хүрэхээрээ нэг нь өсөх сэтгэлгээтэй болоод нэг нь хэвшин сэтгэлгээтэй болоод ийна гэхээр 2-3 наснд хүн ер нь ингээд өөрийнхөө талаар бас бусдын талаар ингээд ойлголттой болт юм байна л да. Би ер нь яг ямар хүн юм бэ гэдгийг бодож эхэлдэг. Яг тэр үед нь эцэг эхэн ч юм уу, асран хамгаалагч ч юм уу тэр ойр татных нь хүмүүс тэр хүүхдийг ярихдаа яг яаж ярьсан бэ гэдгээс шалтгаалаад энэ сэтгэлээ бий болт юм байлээ. За жишээ нь бол одоо хүүхдтэй та загнахтаа ч юм уу шүүмжлэхтэй ч юм уу тий одоо магтахтаа ч гэж болно тэр хүүхдийг тэнэг мангар аль эсвэл ухаантай мундаг төрөлхийн авьяастай ч гэдэг юм уу чи бол ийм хүн гэж хэлэх юм бол тэр хүүхэд ерөөсөө хэвшмэн сэтгэлгээтэй болоод тогтчтой юм байна. Харин эсвэргээрээ хүүхдийг магтахтаа ч юм уу шүүмжлэхтэй тий одоо сайн юм хийснийхэн дараа чи мундаг хүүхэд гэж шууд ингээд өөрт нь нэр шошго зүүлэхээс илүүгээр сайн юм хийх юм бол одоо хичээл дээр он цавлаа гэж бодох тий. Үүе сайн хичээлээ хийсэн байж тээ, хичээсэн байж тээ, цаг гаргасан байж тээ ч юм уу тэгж үйлдэлийг нь хийх хэрэгтэй юм. Шүүмжлэхтэй ч гэсэн тий муу авчих юм бол тэнэг мангар биш. Тэнэг мангар гэх юм бол би чи ийм хүн гэд энийг өөрчлөж болохгүй юм байна гэд хэвшмэн сэтгэлгээтэй болчих штэ тий. Тэгтэл муу авах юм бол жишээ нь чи хичээлээ хийгээгүй юм уу? Чи хичээл дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой штэ гэж үйлдэлийг нь загнах хэрэгтэй юм. Тэгснээрээ энэ одоо өсөх сэтгэлгээтэй хүүхэд бий болоод тэр хүүхдүүд юу гэж ойлгох вэ гэхээр би одоо хичээл дээр анхаарлаа төвлөрүүлэх юм бол би онцлох юм байна. Хичээл дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй хичээлээ хийхгүй хүчин чармаалт гарахгүй бол би муу авах юм байна гэж үйлдэлээрээ төвлөрнө гэсэн. Би ерөөсөө одоо юм хийгээд ивэл ухаан маань сайжрна хийхгүй бол ухаан маань муу болох юм байна тий. Нөгөөх нь хэвшмэн сэтгэлгээтэй чи бол ухаантай чи бол тэнэг гэд ингээд чи бол ийм гэ хэлээд өгсөн хүүхдүүд нь төрөлхийн өөрийгөө тийм гэ бодчихдог. Тэгээ төрөлхийн ингээд авьяас чадвар маань өөрчлөгдөхгүйгээ бодцохороо нөгөө алдаа малтанаас цухтаад байдаг. Яг тэгвэл алдаа гаргачих юм бол би тэнэг болчихно. Хэрвээ сайн тэгээд өөрийгөө батлах гад идэх нь би нэг юмыг сайн хийгээд зөв хийчих юм бол би ухаантай хүн болчихно. Өөрчлөгдөхгүй учраас өөрийгөө батлах гэж хичээдэг, алдаанаас зугтдаг. Тэгээд энэ маань ерөөсөө л хүүхэд байхад маань одоо эцэг их маань ч юм уу юу гэж хэлсэн бэ гэдгээс шалтгаалаад ингээд хоёр өөр ихтгэл үнэмшил үүсэх учраас энийг бол өөрчлөх амархан гэсэн үг шүү дээ тий. Өөрчлөх бол бүрэн боломжтой гэсэн. Тэгээ бас өөр нэг ялгаануудын нэг нь болохоор нөгөө нэг хоёр өөр хүрээллийг бий болгох юм байна. Нөгөө хэвшмэн сэтгэлгээтэй хүмүүс чинь өөрийг нь шүүмжлэх юм болвол өөрийгөө ингээд шууд дайралт хийж гин өөрийг нь бүр үгүйсгэж гин хувь хүнийг нь үгүйсгэж гинэ гэж бодож байгаа учраас ийм хэвшмэн сэтгэлгээтэй хүмүүс бол жоохон өөрийг нь эгог нь хоололдог, өөрийг нь хутлаа магтдаг, хөөрөөгдөг, өөрийнх нь сул талыг нь хилж өгдөггүй тийм хүрээллийг бий болгохыг хүсдэг юм байна. Жишээ нь одоо хэвшмэн сэтгэлгээтэй хүмүүс дарга марга болох юм бол одоо өөрийнхөө ажилчдыг бол зөвхөн өөртөө дуртай хүмүүсээр бий болгоно гэсэн. Өөртөө дургуунуудыг нь бол халах ч юм уу, өөр тийшээ явуулах ч юм уу тий. Найз нөхдийнхөө хүрээллийг бий болгохтой ч гэсэн өөрийг нь дандаа магтдаг, өөрийг нь ингэж одоо ер нь өөрийнх нь сул талыг ерөөсө шүүмжилдэг тийм хүрээллийг бий болгох юм байна. Харин эсвэргээрээ нөгөө өсөх сэтгэлгээтэй хүмүүс бол өөрийг нь шударгаар шүүмжилдэг тийм хүмүүсийн хүрээллийг бий болгодог. Ийм өсөх сэтгэлгээтэй хүмүүс дарга болсон ч гэсэн одоо өөрийнхөө ажилчдыг өөрийг нь урдаас шүүмжилдэг, өөрийнх нь алдааг нь хилж өгдөг тийм хүмүүсийг дээшээ гаргаж яадаг тийм гоё эрүүл харилцааг бий болгох юм байна. За энэ хүмүүс бас харилцаан дээр ч гэсэн те тусламж хүсэхтэй бол өсөх сэтгэлгээтэй хүмүүс бол бусдаас сайн тусламж хүсэж чаддаг. Яг бол одоо чадахгүй байгаа ч гэсэн хин нэгнээс тусламж хүсээд заалгаад зааварлуулчих юм бол галс сурчин миний чадвар хөгжчихнэ гэж үздэг учраас тусламж хүсэхтэй ерөөсөө айдаггүй. Тэгэхээр та хүүхдээ ч гэсэн ажиглаад өөрийгөө ч гэсэн ажиглаад үзээрэй те. Та хүнээс тусламж гуйхтаа тэнэгэлцдэг үү те. Тусламж гуйгаад би энийг яаж хийх юм бол гэж асуусан чинь намайг тэнэг гэж бодчихгүй гэх юм бол та жоохон хэвшмэн сэтгэлгээтэй байх магадлалтай гэсэн. Харин эсвэргээрээ тусламж гуйхтаа надад энийг заагаад өгөөч энийг яаж хийх вэ гэж асуухтаа ерөөсөө цааргалт бол та өсөх сэтгэлгээтэй гэсэн. Ягаад гэвэл
одоохондоо мэдэхгүй байх тий. Хилээд өгөх юм бол заагаад өгөх юм бол би чинь сурч штэ. Авьяас чадвараа хөгжүүлж болно штэ гэж боддог учраас тусламж хүсэхтэй айдаггүй. Тэгэхээр та хүүхдтэй ч юм уу өөртөө ч гэсэн бас ингээд зааж өгсдөө гэсэн үг л тий. Тусламж хүсэх бол энгийн асуудал шүү гэж зааж өгсдөө гэсэн үг. Тэгэхээр харин хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс бол тусламж хүсэхээс айдаг. Яагаад гэвэл хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс тусламж хүсэж байна гэдэг чинь өөрийгөө авьяас чадваргүй гэдгээ баталж байгаа тий. Би бол энэ зүйлийг чадахгүй байна гэдгийг илэрхийлж байгаа зүйл учраас тусламж хүсгээс бол маш их цааргалдаг. За мөн бүр аюулгүй том нэг ялгаануудынх нь нэг нь болохоор хүчин чармаалт хичээх тал дээр шал хоёр өөр ихтгэл өмчтэй байд юм байна. Уул нь хичээн гэдэг чинь бол аюулгүй гоё зүйл шүү дээ тий. Хичээгээд ямар нэгэн зүйлийг бүтээгээд бий болгоно гэдэг чинь маш гоё зүйл. Тэгтэл одоо хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс бол хичээл зүтгэл хичээн гэдэг тал дээр болохоор сөрөг хандлагатай байд юм байна. Яагаад гэхээр энэ одоо авьяас чадвар гэдэг чинь төрөлхийг штэ гэж итгэдэг учраас ингээд бид нар ч гэсэн хаяа боддоо штэ тий ямар нэгэн зүйлийг ингээд ямар ч хичээл зүтгэл гарахгүйгээр айгүй хөнгөн айгүй амархан хийчих юм бол хүүх ямар авьяастай юм бэ гэж бодох гээд байдаг тий. Тийм учраас хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс ч гэсэн мөн адил өөрсдөө нөгөө авьяас чадвар төрөлхийн гэж итгэдэг учраас тэр төрөлхийн авьяас чадвартай хүмүүс бол ямыг маш амархан хийдэг. Харин хичээгээд махраад нэг юмыг ухаад ийн гэдэг чинь бол авьяас чадваргүй хүний шинжээ гэж үздэг. Тийм учраас одоо хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс бол хичээл зүтгэлийн тал дээр сөрөг ойлголттой байдаг. Хичээхийг бол баг муу гэж үздэг. Харин эсрэгээр өксөг сэтгэлгээтэй хүмүүс бол хичээл зүтгэлийн бараг фэнүүд нээждэг. Хичээх хэрэгтэй, хүчин чармаалт гаргасныхаа хүчинд бид нэр ямыг бүтээдэг гэж тэгдэг учраас бүгдээрээ хичээх тал дээр бол маш эерэг хандлагатай байдаг юм байна. За ийм мэтчлэнгээр ингээд энэ хоёр сэтгэлийн маань бол ингээд маш өөр үр дагавруудыг гаргадаг бахны. За одоо харин энэ сэтгэлгээгээ тэгвэл бид яаж өөрчлөх вэ талаар ярив. Сэтгэлгээгээ өөрчлөх нэгдүгээр хамгийн чухал зүйл бол үг хэл яриа. Ярих. Бид нэр угаасаа анх ингээл ямар ч тийм одоо авьяас чадвар гэдэг чинь яг өөрчлөгдөв юм уу өөрчлөгдөв юм уу гэдэг талаар ямар ч мэддэхгүйнгүй байхад эцэг их маань ч асран хамгаалагч маань ийм тийм гэж хэлж өгсөн тэр үг ярианаас болоод бид нэг ингээ болооглцсон байгаа штэ тий. Ямар нэгэн нэр шашиг зүйлгээл өөрийгөө чи ухаантай хөвгт шүү гэж хэлсэн бол өөртөө би ухаантай гэсэн нэр шашиг зүгэл тэгэл ухаантай гэдэгтэйг яг тааруулж үйл хөдлөлөө хийгээл явцсан үг яриа л ер нь бол бидний ингээ сэтгэлгээг бий болгоцсон гэсэн. Тийм учраас сэтгэлгээг өөрчлөхийн тулд нэгдүгээрт та үг яриан дараа нэлээд сайн анхаарах хэрэгтэй гэсэн. Бид нэр одоо жишээ нь энэ дээр бүр нэг аюул том туршилт хийсэн байгаа байхгүй юу? Жишээ нь ингээд хүүхдүүдээс асуусан байгаа. Ингээд чиний авьяас чадвар ингээд өөрчлөгдөх боломжтой юу, өөрчлөгдөх боломжгүй юу, өөрчлөгдөж чадахгүй юу гэдэг ингээд эхлээд асуугаад энэ хүүхэд яг ямар сэтгэлгээг ингээд өөртөө суулгацсан байна гэдгийг ингээд асуулт хариултаар ингээд эхлээд оншилчихж байгаа. Тэгээд дараа нь ингээд хэвшин сэтгэлгээтэй хүүхдүүд, өсгөл сэтгэлгээтэй хүүхдүүд ингээд ялгцсан байгаа байхгүй юу? Тэгэж ялгсныхаа дараа асууж байгаа. Танаа анги чинь нэг найз тооныхоо шалгалтын дээр муу авчижээ. Тэгвэл чи юу гэж зөвлөх вэ гэж байгаа. Тэгсэн чинь нөгөө хэвшмэл сэтгэлгээтэй хүүхдүүд болохоор зөвлөхдөө тооны шалгалтын дээр муу авчиж гэсэн чинь тэгвэл тэр тоондоо муу юм байна л да. Тоондоо авьяасгүй юм байна л да. Тоо бодож чаддаггүй юм байна л да гэж шууд тэр хүүхдийг авьяасгүй юм байна, чадваргүй юм байна гэж дүгнсэн. Харин эсвэргээрээ нөгөө өсөг сэтгэлгээтэй хүүхдүүдээс тооныхоо шалгалтанд муу авсан хүүхдүүдэд чи юу гэж зөвлөх вэ гэж асуусан чинь тэр хүүхдүүд болохоор сайн унт, сайн амар гэж зөвлөх юм байна. Эсвэл хичээл дээрээ сайн анхаар гэж зөвлөнө. Эсвэл хичээлийн олон цагаар давт гэж зөвлөнө. Эсвэл багшаараа асуу гэж зөвлөнө гэх мэтчлэнгээр дандаа үйлдэлийг ярьсан. Тэгэхээр бидний ингээд одоо өөрөө та ямар сэтгэлгээтэй байна, тэр сэтгэлгээг яг өөр хүүхдэд өвлүүлж өгч юм гэсэн. Таны одоо ямар сэтгэлгээтэй байна гэдэг чинь бас аав ээж юм уу багшаасаа өвлөж авсан сэтгэлгээ байх магадaltaй гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд энэ сэтгэлгээ гэдэг зүйл бол энэ өв дамжуулж байна гэсэн үг шүү дээ. Тийм бүр өв хөрөнгөл гэсэн. Тэгэхээр энэ бол юусан амаас дамжиж явж байгаа учраас та сэтгэлгээгээ өөрчлөхийн тулд үгэн дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн. Өөртөө ажиллахдаа тий та ямарваа нэг зүйлийг одоо чадахгүй байлаа гэж бодъё л доо. Тэгвэл та өөртөө юу гэж хэлдэг вэ? Би чадахгүй мэн. Би авьяасгүй мэн. Би чадахгүй. Би энэ тал дээр би урлагийн авьяас байхгүй. Би спортын авьяас байхгүй ч юм уу. Би угаасаа тоондоо мууч гэдэг юм уу тий. Энд чинь угаасаа эмэгтэй хүний хийх ажил биш. Эрэгтэй хүний хийх ажил биш гэж ингэж үгээрээ өөрийгөө ингэж хэвшмэл сэтгэлгээгээр бүр хэвшмэл сэтгэлгээгээ зузаатгаж энэ сэтгэлгээгээ тижээж болохгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр үгээрээ бол номон дээр манаас айгүй гоё үгийг бичсэн байлээ. Одоохондоо гэдэг үгийг айгүй ашигла гэсэн байлээ. Одоо хэрвээ та ямар нэгэн зүйлийг чадахгүй жолно тий. Тэгэх юм бол би одоохондоо чадахгүй байна. Одоохондоо сураагүй байна. Тэгэх юм бол нөгөө сэтгэлгээ маань бидний тарих маань нөгөө үгэндээ захирагдаж байгаа шүү дээ тий. Тийм учраас би энэ зүйлийг угаасаа чадахгүй биш юм байна. Одоохондоо чадахгүй юм байна гэдгийг ойлгоно гэсэн. Харин эсвэргээрээ би чадахгүй гэдэг чих юм бол тарих маань хичээх шаардлагагүй шүү дээ тий. Би угаасаа энэнд авьяасгүй, би чадваргүй, би угаас төрөлхийн авьяас надад байхгүй гэвэл тарих маань хичээх ямар ч шаардлага байхгүй болчихно гэсэн үг шүү дээ тий. Харин эсвэргээрээ энийг би сурнаа, би заавал хийнэ. Гэхдээ би одоохондоо чадахгүй байна гэх юм бол тарих маань миний эзэн хийх гээд байгаа юм. Тэгэхээр би хичээх ёстой юм байна гэдэг дохойг
авна гэсэн. Тийм учраас тархиндаа дандаа би ийм хүн тийм хүн гэсэн тохиог өгөлгүйгээр одоохондоо чадахгүй байна. Гэхдээ би сурна. Гэхдээ би хийнэ гэх юм билээ. Тэгэхээр та өөрөө үгээ ажиглана гэсэн. Үгээрээ та аль сэтгэлгээгээ илүү тижээгээд байна. Бас үгээрээ та бусдын аль сэтгэлгээг нь тижээгээд хооллоод байна гэдгээ анзаарах ёстой гэсэн. Тэгэхээр үгээр гэхээр бид нэр хүүхдийг сайн магтах ёстой л гэдэг. Тэгтэл хүүхдийг хитрхийх ухаантай шүү, мундаг шүү гэх юм бол би ухаантай мундаг юм чи хичээх шаардлага юм шүү. Эсвэл би ухаантай мундаг юм чин алдаа гаргаж болохгүй штэ гэсэн хүүхдүүдэд буруу ойлголтыг өгнө гэсэн үг штэ. Тийм учраас хүүхдүүдийг магтах хэрэгтэй гэдэг чигсэн магтахтаа ч гэсэн зөв магтах хэрэгтэй ахна өөртөөгөө ярихтаа ч гэсэн одоохондоо гэдэг үгийг илүү их ашиглах юм бол бас сэтгэлгээгээ өөрчлөхөд нэмэртэй ах нэ. Сэтгэлгээгээ өөрчлөх хоёр дахь арга нь бол жинхнээсээ энэ авьяас чадвар гэдэг зүйл чинь өсөж болдог шүү гэдгийг жинхнээсээ итгэж жинхнээсээ ойлгох. Тэгэхээр жинхнээсээ итгэх гэхээр одоо ингээл хутлаа авьяас чадвар гэдэг чинь өөрчлөгдөн штэ гэж итгэх гэсэн үг ш. Жинхнээсээ ойлгоно яг гэсэн. Тэгэхээр энэ дээр бол жишээ нь номын зохиолч маань бол ингээд авьяас чадвар чинь өөрчлөгдөхгүй штэ гэж итгэдэг хүүхдүүдэд жинхнээсээ хичээл ордог. Хичээл орохдоо болохоор тархины талаар зааж өгдөг. Энэ тархи гэдэг зүйл чинь угаасаа пластик, нейропластик гэдээ яриад байгаа штэ. Тэгээд тархи маань бол угаасаа байнгын өөрчлөгдөж идэг. Альва нэг цоо шин зүйлийг сурахад бидний тархин дотор жинхнээсээ цоо шинээр холбоосууд үүсдэг. Тэгээд тэр холбоос нь болохоор тэр үйлдэлээ давтах тусам холбоос нь илүү их зузаарж идэг. Сүүлдээ бүр зузаараад эхлэхээр ямар ч хүчин чармаалт гаргалгүйгээр та тэр үйлдэлийг амархан хийдэг болдог. Тарих бол ингэж уян хатан чанартай байдаг, өөрчлөгддөгөө гэдгийг болохоор номын зохиолч маань яг тэр авьяас чадвар чинь төрөлхийх штэ гэж итгэдэг хүүхдүүдэд жинхнээсээ зааж өгдөг. Хэдийгээр эцэг эхээсээ ч юм уу те авьяас чадвар чинь өөрчлөгдөхгүй би төрөлхийн ухаантай эсвэл төрөлхийн тэнэгээ гэсэн энэ сэтгэлийг суулгацсан ч гэсэн яг тэр хүүхдүүдэд жинхнээсээ толгоон дотор байгаа энэ тархи чинь уян хатан чанартай ямар нэгэн зүйлийг давтаад хийгээд ах юм бол илүү сайн болно. Хэрвээ чи давтаж хийхгүй бол тархи чинь бүр хэвэндээ байх ш бүр мууднаа. Ерөөсө төрөлхийн юм байхгүй гэдгийг жинхнээсээ тархины талаар ойлгуулад зааж өгсөний дараа бол хүүхдүүд өөрчлөгдөж эхэлсэн. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөхийн тулд ч гэсэн тархи маань нейропластик шин чанартай буюу аливаа нэг зүйлийн талаар давтан хийгээд суралцах тусам тархи маань тэр зүйлдээ илүү их гаршдаг. Илүү их гаршаа тэр зүйлийг ямар ч хүчин чармаалт гаргахгүйгээр хийж чаддаг болдог. Эсвэргээрээ та тархиа ашиглахгүй бол тархи маань бүр уян хатан чанар нь бүр мууддаг гэдгийг өөртөө ч гэсэн ойлгуулах хэрэгтэй гэсэн. Зүгээр л би ингээд авьяас чадвар өөрчлөгдөхгүйгээд итгэх юм бол надад хортой юм байна. Өөрчлөгднө гэд итгэх юм бол ашигтай юм байна биш. Жинхнээсээ бидний тархи бүгдээрээ өөрчлөгдөх боломжтой уян хатан шин чанартай гэдгийг жинхнээсээ өөртөө ингэж ойлгуулж батлах ёстой юм байна. Тэгээд хүүхдүүдэд ч гэсэн тархи бол юм уян хатан чанартай шүү. Нэг зүйлийг олон дахин хийх тусам тэр чадварыг чи илүү болгож авч байгаа шүү. Маш сайн өндөр чадвартай дэлхийн хэмжээний хүн байна гэдэг чинь бусад дэлхийн бүх хүмүүсээс илүү олон удаа тэр зүйлийг хийсэн учраас илүү сайн байгаамаа гэдгийг хүүхдэд ч гэсэн ойлгуулснаар ингэж сэтгэлгээг нь өөрчлөх боломжтой юм байна. За мөн сэтгэлгээгээ өөрчлөх одоо сүүлийн алхам нь бол алдааг бол харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй байна. Алдаа гэдэг бол таныг тэнэг мангар гэсэн үг биш. Алдаа гэдэг бол сурах үйл явцсан дээрээ сайжраад явж гинэ гэдгийг ингэж өөртөө ойлгуулж өгөх хэрэгтэй байна. Тэр ч утгаараа бас ингэж одоо алдааг ингэж хүлээн зөвшөөрөх утгаараа бол одоо хөвшмөл сэтгэлгээтэй хүмүүс спортод баг огт амжилт гаргах боломжгүй байдаг гинэ. Ягаад гэвэл спорт гэдэг одоо жишээ нэг одоо бөхөр жишээ авч үзье л да тий. Тэгэхэд бол бүх барилдаж одоо бид нэр ингэж бүх барилдаа тэнд ингэж илүү сайжрахын тулд дандаа ялагдах хэрэгтэй гэдэг юм. Өөрөөсөө хүч султай тамирчинтай барилдаад ах юм бол тамирчны маань одоо авьяас чадвар нь дээшлэхгүй. Тийм учраас одоо спорт дээр бол өөрийнхөө авьяас чадварыг сайжруулахын тулд дандаа ялагдах хэрэгтэй. Дандаа ялагдах хэрэгтэй буюу өөрөөсөө илүү хүчтэй хүнтэй барилдаад ялагдсанараа илүү хүч орж идэг. Тийм учраас одоо энэ ялагдж байна, алдаа гаргаж байна гэдэх бол зүгээр илүү сайжраад явж байгаа үйл явц шүү гэдгийг өөртөө бас ингэж ойлгох хэрэгтэй байна. Алдаа бол ерөөсөө сайжраад явж байгаа сурах үйл явц. Тэгээд бас спортын тамирчдыг бас жоохон бодож үзэх хэрэгтэй мэлээ. Спортын тамирчид гэдэг бол өөрөөсөө илүү хүнтэй өрсөлдөөд ялагдах тусмаа илүү хүч хэрхэгдчихэд. Тэгэхээр бид нэр илүү мундаг хүний хажууд байхасаа айх ч юм уу тэгэх шаардлагагүй. Илүү мундаг хүний хажууд байгаад өөрийгөө илүү одоо юу чадахгүй байна гэдгийг мэдчихэж байгаа нэг спортын тамирчид дээшээ гарч байгаатай адилхан процесс юм биш үү гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм байна. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр амжилтанд хөтлөх шин сэтгэл зүйг хандлага гэсэн номын гол санааг товчлон ярьлаа. Тэгээд дараагийн бичлэгээр явуулъя баяр таа.